Ардчлал гэж юу вэ? Дэлхий дээр 200 гаруй улс байдаг. Харин тухайн улсын засгийн эрх хүнд байгаа, улсыг хэн удирдах байгаагаа шалтгаалan улс орнууд хоорондоо ялгардаг. Засгийн эрх мэдэл зөвхөн нэг хүний мэдэлд байхыг автократ улс, цөөн хэдэн язгууртны гарт засгийн эрх мэдэл байдаг улс бол олигарх, харин төрийн бүх эрх мэдэл ард түмнээс уг сурвалжтай байхыг ардчлал гинэ. Ардчлал гэдэг үг демос буюу ард түмэн, кратос буюу засаг гэсэн утгатай грек үгнээс гаралтай. Ардчлал нь хүний эрх чөлөө, тэгшэр, хууль дээдлэх ёс, чөлөөт шударга сонгуул, эрх мэдлийг хэдрүүлэхэд тавих хяналт зэрэг үнэт зүйлсээр тогтдог бөгөөд дээрх үнэт зүйлсийг мөрдөгтөө асуудлыг нээлттэй, шударгаар, хуулиа дээдлэн нэг дээрээ зөвшөөрлцгийн сацуу цөөнхөн хүндэтгэх зэрэг зарчмыг баримтлахад ардчлалын гол утга учир оршдог. Ардчлал бол ард түмнээс байгуулсан, ард түмний төлөө, ард түмний өөрсдийнх нь засаглал юм а. Абрахам Линкольн